За бүхэл итгэлийн ахын дүүстэй эзний өдрийн мэнд. За онцгойлон үнэхээр хүчрэг бурхан аавын төр эрхэн хамгаалуулсан бурханлаг эмгтээчүүдэд дахин баярын мэнд хүргье. Тэгээд та нарын ирэх бол өдөр бүр эзэн төр хамгаалагдсан байдаг шүү гэж бас ёроомор байна. Амен. За үгийн төлөө хамтаа товчхон залбираад өнөөдрийнхээ цагийг эхэлцгээе. Хайртай бурхан аав минь баярлалаа. Үгийн төлөө талархъя. Бид өө таны үгийг өөрсдийн хэл дээр уншиж, ойлгон ухаарч, амьдралдаа бас хэрэгжүүлэх тунгаан бясалгах энэ гайхалтай нэгүслийг бидэнд өгсөн баярлалаа. Бурхан аав минь өнөөдрийн үгийн цагийн эхнээс нь дуустал та өдөртөн чиглүүлж ишлэл илэрхийлэлтээр бидний хөтлөн дагуулаарай. Ариун сүнс энэ өрөө танхимыг бидний зүрх сэтгэлийг та хучаарай. Тэгээ эзэн Есүс өөрийн зарцсан яман дээр та өөрийн үгийг тавьж өгөөрэй. Эзэн минь та алдаршаарай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За энэ цаг үеийн төлөө төрсөн бурханлаг эмэгтэй гэдэг сэдвээр та бүхэн өнөөдрийн үгийг дамжуулах болно. За хажуу талынхаа эргэн тойрных юм шилэхгүй юу? Та бол энэ цаг үеийн төлөө төрсөн бурханлаг эмэгтэй юм аа гэд. За одоо өөртөө хандлаа те. Би бол энэ цаг үеийн төлөө төрсөн бурханлаг эмэгтэй шүү гэж өөртөө хэлээ. Би бол бурханлаг. Амен. За өдөр хамтдаа энэ цагт Эстер номыг хамтдаа гаргаад Эстер номын 1-1-ээс 5-ыг хамтдаа нэгэн дугаар уншицгаая. За магадгүй дэлсэн дээр гарах юм бол та бүхэн маань дагуулад хамтдаа уншаасаа гэж хүсэж байна. За Эстер номын 1-р бүлгийн 1-1-ээс 5-р ишлэгийг за та бүхэндээ эндээс чангаар дуудаж өгье. За хамтдаа унших уу? За 3 энэ нь Ахаш Верош өдрүүдэд болов. Ахаш Верош нь энтгэгээс Этиоп хүртэлх 127 аймгийг хаанчилж байжээ. Сууса цайснаа Ахаш Верош хаан Синтидэ залран байсан тэр өдрүүдэд буюу хаанчлалынхаа 3-р он өөрийн бүх ноён болон албат нартаа зориулан найр хийв. Перс Медийн цэргийн хүчин мөн ихэс дээдс болон аймагуудын засаг ноёд өмнө нь байсан. Тэрээр хаанчлалынхаа үлэмж баян чинэлгийг болон өөрийнхөө цогж явхлан агуу сүр хүчийг олон өдрийн турш 180 хоног харуулваа. Энэ өдрүүдийг дуусгад хаан Сууса цайзад ихэс дээдс эгэл дордот нь хүртэл бүх хүн зориулан хааны ордын цэцэрлэгийн хашаар 7 хоног үргэлжилсэн найр хийвэ гэж хэлсэн. Амен. Вау. Гайхамшигтай бас үйл явдал болж байна тий. За бүгдээ хамтдаа энэ үйл явдлын талаар довчхон хамтдаа харцгаая. За мэдээж энэ бол Персийн хаан Ахаш Верош хааны үед болсон үйл явдал байна. За энэ Персийн хаанчлал нь хизээ эхэлсэн бэ? За бүгдээ хамтдаа Даниэл номын 2-ын 45-ыг хамтдаа гаргая. За Даниэл номын 2-ын 45-ыг гаргаад за би уншаад өгье. Энэ дээр ингэж хэлсэн. Гар хөрлгүүгээр уулнаас нэгэн чулуу завчигдан төмөр хүрэл шавар мөн ахтыг эвлэхийг та үзсэн шиг хожим юу болох тухай авгаа бурхнаас хаан мэдүүлжээ. Энэ зүүд үнэн тайлан итгэмжтэй хэмээн өгүүлвэ гэжсэн. За мэдээж энэ үйл явдлыг харах юм бол Вавилоны хаан Небухаднезар хаан зүүдэлдэг. Тэр зүүд нь энэ алтан хаанчлал, мөнгөн хаанчлал, за энэ төмөр хаанчлал, шавар хаанчлал. За тэгээд энэ бүх хаанчлалыг нэгэн чулуу тэнгэрээс бууж ирээд бүгдийг ингээд бяцалж байгаа тэр үзэлтийг үздэг. Тэгээд Небухаднезар хаан энэ зүүднийхээ тайллыг олж чадсан маш олон өдөр шаналж өөрөөтөө мэрэгдийг дуудсан ч үнийг тайлж чадаагүй. Харин эзний өмнө Юдагаас озогдсон ирсэн тэдний дунд Даниэл байсан ба. Тэгээ Даниэл бол үнэхээр бурхнаас эмээдэг, бурхныг хүндэлдэг, бурхан үнэхээр бурхны мэрэгүү ухаанаар суралцсан нэг юм байсан. Тиймээс Даниэлийг дуудуулан энэхүү зүүдний учгийг тайлбарсан ба. Тэгээ Даниэл одоо хаанд таны энэ зүүд бол 5 хаанчлалын талаар ярьж байгаа маа гэж хэлж байгаа. За энэ 5 хаанчлал нь юу вэ гэвэл Израиль тун удахгүй те. За боолчод байх болно. Өөр хүчрхэг гүрнүүдийн боолчд орно. Энэ хамгийн ихний хаанчлал болохоор Ассирийн хаанчлал гэж. Энэ Ассирийн болохоор яасан мэхээр Израилийн 10% буюу хойд Израилийг боолчлоод аваад тэднийг аваад самар нутагт очин суурьш амьдэрсэн ба. За тун удалгүй яасан мэхээр өмнөд Юда буюу Израильчуудыг бас Вавилоны хаан тус ирээд тэднийг эзлэн аваад тэднийг өөрхөн боолчлолт авсан ба. За энэ Вавилоны хаанчлалын дараа юу болсон мэхээр 3 дахь хаанчлал буюу Персийн хаанчлал эхэлсэн. За яг энэ хаанчлалын үед болж байгаа үйл явдал байхгүй. Тэгэхээр 100 жилүүдийн дараа Бурхны иш үзүүлсэн
Бурхны тэр хаадд үзүүлсэн тэр зүүд ба үзгэлээр дамжуулж Бурхны тэр айлцсан зүйлс биелээ болж байгаа. Тэгээ яг энэ цаг үед юу болсон бэ гэхээр Персийн хаан Ахашвирошийн өвлийн одоо тэр сууса цайз болсон үйл явдал байна. За тэгээд энэ хаан бол харах юм бол маш тийм хүчрхэг хаан байсан гэдгээ бид харж болно тийм үү? За бүгд харъя л да. За энэ Ахашвирош хаанчлалын 3 дугаар онд гэж байна. Тэгээд тэр Перс Медийн цэргийн жанжид болон аймгийн тэр засаг ноёд хааны өмнө байсан. Тэр хаанчлалынхаа үлэмж баян чинээлхийг болон өөрийн цог жавхлан сүр хүчийг олон өдрийн турш буюу 180 хоног харуулна гэж. Вау, энэ хаан ямар сүр жавхалтай хаан бэ те? Тэд нар яасан бэ? Өөрийнхөө хаанчлал, сүр хүч, эрх мэдлээ өөрөө захирч байгаа тэр 127 аймгийн бүх захирагч хаадад тэг их баригчдад өдөртөгчд харуулахыг хүссэн ба. Тэгээ тиймээс 180 та бодоо хагас жил өдөр шөнөгүй найр цэнгэл хийсэн гээ боддоо. Йоо ямар амар тий. Та 180 хоног найрлна гэж боддоо. Бид нар баг ингээд монголчин яаж байгаа сар болгоо нэг баяр байхад л тий. Йоо Монгол ямар их баяртай бэ гэж бод. Тэгэхэд энэ хаан зөвхөн өөрийнхөө сүр хүчийг харуулахын тулд эд баялгаа эрх мэдлээ босод үнэхээр гайхуулахын тулд тэр яасан ийм их том найр хийсэн. 180 хоног. Тэгээд 180 хоног эдгээр өдрөд дуусны дараа яасан гэхээр тэнд байсан тэр хаад ноёдоос гадна бас тэр ядуу зарц бүх хүн зориулан дахин 7 хоног найр хийсэн гэж байгаа юм. Тэгээд тэднийг бүр хүснээрээ та нар идэж уугараа гэж хэлж байгаа. Тэгээд ямар ч уух хязгаар байгаагүй. Тэгээд бүр хүснээрээ идэж ууж хааны хишгийг хүртэж байваа гэж хэлж байгаа. Тэгээд яасан? Энэ хаан тэгээд тэр хаан яасан бэ? 7 хоног тэгээ 187 хоног найрлаад тэгээ гайхуулах зүйл үлдээгүй ерөөс түн. Одоо өөр ингээд нөгөө ирсэн зочтой гайхуулах зүйл тайвшрах зүйл үлдээгүй. Тэгсэн чинь түн нэг зүйл үлдсэн байсан. Тэр нь юу байсан бэхээр түүний хатан байсан баг. Тэгээд тэр Ахашвирош хаан тэр найрын сүүлийн өдөр дарсан одоо цэнгээд яасан бэхээр өөрийн үдгсэн технээ бүх одоо хүмүүст гайхуулахыг хүссэн. Хаан туусаар ирсэн зочдоо ард түмэндээ гайхуулахыг хүссэн. Тиймээс яасан бэхээр Ахашвирош хаан өөрийн одоо тайгануудыг явуулаад яасан бэхээр өөрийн хатан Ваштыг өөрийн өмнө ирэхийг одоо тушаасан баг. Дамжуулсан. За энийг харах юм бол Эстер номын 1:11 гэсэн тэрээр хатан Ваштын гоо үзэсгэлэн ард түмэн болон засаг ноёдоо харуулахын тулд хатны титэмтэй хааны өмнө ирүүлэхийг тушаалаа. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ гэжсэн. Тэгээ яасан бэ? Хаан бол өөрт байгаа гих бүх зүйлсүүдээр ерөөсө би бол хамгийн хүчрхэг хаан шүү гэдгээ хамгийн одоо эрх мэдэлтэй миний ихтер хүртэл юм гайхалтай гэдгийг тэр бүх хүн мэдүүлэхийг хүссэн байна. Гэхдээ нэг үйл явдал болсон. Харин 10-р эшлэл үргэлжлүүлээд харах юм бол гэвч Вашти хатан тайгануудаа дамжуулан хааны айлдвараас татгалзаад очисонгүй. Хаан ихэд уурсаж уур хилнэн дүрлцвэ гэж хэлж байгаа. Нөгөө 187 өдөр шөнөгүй хөгжиж баясаж цэнгижсэн хаачин зөвхөн хатна түүнд л өчнөө олохтон байгаа штэ. Гэтэ нэг л хатныг тэр өөрийнхөө маш их хайрлсан тэр хатнаа тэр гоо үзэсгэлэн өдөр бүр тодорхойлсон. Учир нь тэр маш үзэсгэлэнтэй, ихэд үзэсгэлэнтэй байсан гэж. Гайхуулахыг хүссэн. Харин тэр хатан хааны өмнө очихоос татгалцсан ба. Их сонирхолтой. Тэ хатан яагаад татгалцсан бэ гэдэг энэ талаар Эстер номдод тодорхой бичив. Гэхдээ бид нэг зүйлийг харж байна. Хатан Ваштигийн хувьд бол юу байсан бэ? Хааны өмнө очихгүй байх хэмжээний тийм одоо өөрийнх нь одоо эрх мэдэлтэй тийм магадгүй одоо байр суурь байсан гэсэн. Тэр хүчрхэг хаан штэ. Тийм хүчрхэг хааны өмнө очихоос татгалцсан. Магадгүй зөвөр одоо ямар ч шалтгаан байсан байж болно те. Гэтэ тэр эмэгтэй өөрийн тэр гоо үзэсгэлэн тэр байр суурь бурхантай хааны өгсөн тэр хайр хишгэд бол магадгүй бардамнан сайрхсан баг. Тэгээ магадгүй хаан өөрийг нь хүмүүст гайхуулж байгаа түн дургуутсан баг. Ер нь эмэгтэй хүн тэ бусдын өмнө ингээд өөрийг нь гайхуулах гал дуудахад тийм таатай байх уу? За ирчүүдээ та ингээд амар бол найз нөхч ирсэн. За ихтрээ нэг гайхуулчих гээл миний ихтер нэг гараад ирээч цаваа нэг гайхуулаад тийг бол ер нь талент бол ихтрээ гайхуулах хүн хичнээн байна ер нь. Ер нь ихтер гэсэн дуртай ч гарч за би нэг тэ нэг сайхаад нэг хүн байхгүй бах тэ. Харин магадгүй энэ үед хаа маш ихэд уурсан гэж. Тэгээд нөгөө талаар хит итгэлтэй бас бардам нөгөө талаар бас
ирсэн тэр хаа магадгүй өөрөө ирж намайг дуудсан бол магадгүй хамт явах байсан. Харин түүнрөө явсан тайгануудыг магадгүй дорд үтсэн байж болох. За мэдээж яг ингэж бичигдээгүй гэсэн ийм таамагуд байна. Хаан ямар ч сан өөрийн хатыг дуудсан Вашти түүний өмнө түүний хатан очоогүй. Хаан үүнд маш их уралсан. Тиймээс хаан яасан бэхээр өөрийнхөө эргэн тойронд байдаг мэрэгдийг тайгануудыг дуудаа өөрийнхөө итгэмж хүмүүсийг дуудаад энэ хатан Ваштиг одоо би яах ёстой вэ? Тэ? Та надад мэрэгэн зөвлөмж өгөөч гэж хэлж байгаа. Харин энэ үед хааны зөвлөхүүд ирээд за энэ бол зөвхөн таныг дорд үзээ зогсохгүй таны одоо албад таны эрх мэдлээ таныг дагдаг хүмүүсийн хувьд ч гэсэн зөв бус зүйл юм аа. Зөв бус үйлдэл юм аа хатны хувьд. Тиймээс хатныг хатан суудлаас нь буулгаад яг үүнд зогстой тэр эмэгтэйг та хаанаар сонгох хэрэгтэй. Тэгээ үүний бүх аймагуудад үүнийг зарлиг тушаал болгон өгөө гэж хэлж байгаа. Тиймээс хаан Ахашверош энэ одоо зөвлөмжөнд таалагдаад хатан Ваштыг хатан суудлаас нь буулгаад яг хатан суудал зогстой тэр эмэгтэйг тэр өөрийнх нь одоо захирж байсан 127 аймагаас үзэгсэлэн төгөлдөр онгон тэр залуу эмэгтэйчүүдийг тайгануудад болон хааны албатуудад тушаагаад ирж хайжлах хааны ордонд авчирч түүнийг одоо хатан түүн зохирох тэр хатныг сонхоор бэлдэж эхэлсэн баг. За ийм үйл явдал болж байгаа. За тэгвэл бүгд хамтаа Эстер номын 2:7-оос 8-ыг хамтаа харъя. За энэ дээр ингэж хэлсэн. За би 5-аас нь уншиж өгье. Сууса цайзад Бинамийн хүн Кишийн гоч Шимэгийн ач Яарын хүү Мордехай гэж Юудай хүн байва. Вавилоны хаан Небухаднезар нь Иерусалимаас Юудагийн хаан Йоконыг олцлох үед Киш нь хамт олсож ирсэн хүн ажээ. Мордехайн авга ахын охин Хадасаа буюу Эстер эцэг ихгүй тул тэрээр асран хүмүүжүүлж байлаа. Тэр залуу эмэгтэй бие галбар тэгш царай зүс үзэгсэлэнтэй ажээ. Эцэг ихийнх нь өөд болоход Мордехай түүнийг охиноо болгон авсан юм аа гэж хэлж байгаа. За тэгээд яасан бэ гэвэл энэ Персийн боолчлол байгаад энэ газар ирсэн Мордехай гэж нэгэн еврей хүн тэ өөрийн авга ахын охиныг өөрийн дэрэгдээ охиноо болгон өсгөж ирсэн. Тэгээ энэ охиныг яасан бэ гэхээр хаадын одоо тэр зарлаг элчнэр түүнийг олж аваад сууса цайзнаа аваатсан баг. За энэ 8 дугаар ишлэлээр гарч байгаа. За ингээд хааны зарлиг нүдэнд цонцож олон залуу эмэгтэйг сууса цайзнаа аваачин Хигяд хариуцлаа. Эстерч мөн хааны өргөнд эмэгтэйчүүдийг хариуцж байсан Хигя мэдэл хүрэгдэжээ гэж хэлсэн. За ийхүү Эстер хааны хатан болохоор маш олон эмэгтэйчүүдийн хамт сууса цайз руу одоо очисон байна. Тэгээ энэ дээр маш олон зүйлс байна. За Эстер ямар эмэгтэй байсан мэд тодорхойлж болно. Энэ дээр бүгд 2:9-ийг хамтаа. Эстер бол бусдын тааллыг олсон эмэгтэй байсан. За 2:9 дээр ингэж хэлсэн. Тэр залуу эмэгтэй түүний таалалд нийцэж ивэлийг олвоо. Иймээс тэрээр Эстерийн өнгөсөг болон хувь хишгээр нь өтөр түргэн хангаж түүнд хааны өргөнөөс 7 шилмэл шивгчнийг өгөөд түүнийг болон шивгчнгүүдийг нь эмэгтэйчүүдийн өргөөний сайн газарт шилжүүлээ гэж хэлсэн. Харах юм бол Эстер Мордехай эцэг ихгүй өсөж байгаа. Тэр мэдээж үнчин гэхдээ тэр ахтайгаа өсөж байгаа. Гэхдээ тэр маш тийм одоо бусдын тааллыг хүртсэн эмэгтэй байсан. Мордехай өөрийн ахын тааллыг хүртэж зогсохгүй. Тэр хааны тэр тайганууд тэр хаттыг хариуцж байгаа. Тэр зарлагын одоо тэр түшмэлийн тааллыг хүртсэн гэж. Энэ таал хүртнэ гэдэг энэ үг бол Библиэр маш олон Бурхны тааллыг хүртсэн, хааны тааллыг хүртсэн гэдэг бол үнэхээр тэр итгэмжтэй, тэр даруй, цэвэр ариун тэр нэгэн байсан гэсэн илэрхийлж байгаа. Тэгээ бас 15-ын Б дээр хэлж байгаа. Ингэж хэлсэн. Ингэж Эстер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олжээ гэж хэлсэн. За 17 дээр бас ингэж хэлсэн. 17 дээр хаан бүх ихнэрүүдээсээ Эстерийг илүү хайрлаж, Эстер түүний нүдэнд таалал хийгээд инэрлийг бүх онгон огтоос илүү олсон тул хааны титмийг Эстерийн толгойд өмсгөж түүнийг Ваштийн оронд хатан суудал томилвоо гэж хэлсэн. Амен. Тэр тааллыг олно гэдэг бол бас гайхалтай зүйл байна. Тэгэхээр Эстер бол үнэхээр Бурхны тэнд байсан хүмүүсийн тааллыг олсон тэр нэгэн байсан байна. Тэр нь зүгээр нэг тохиолдол байгаагүй. Та итгэж байна уу? Эстер бол үнэхээр Бурхны тааллыг олсон. Тэгэхээр та нэг зүйлийг мэдэх байх. Эстер номдэр нэг ч удаа Бурхан ариунсанс гэдэг үг байдгүй. Эзэн гэдэг үг байхгүй. Харин Бурхны тэр зүр сэтгэл, Бурхан үргэлж энэ үйл явдал дотор хамт байгаа гэдгээ үг, үйлдэл, тэр үйл явц бүр дээр, өрнөл бүр дээр Бурхан өөргөө илчлэн харуулж идэг.
Израильчуудын бурхан, Юдачуудын бурхан, бүх хаанчлуудын хаан гэдгээ бурхан өөргөө мэдүүлж байгаа. Амен. Тэгээд энэ дээр нэг зүйл байгаа. Эстер маш үн цэнтэйгээр бэлтгэгдсэн ба. За Эстер номын 2:12 дээр ингэж хэлсэн. Эмэгтэйчүүдэд зориулагдсан 12 сарын гоо сайхны үүчтэд буюу Мэрийн тосны 6 сар тэгээд үнэртэн болон эмэгтэйчүүдийн ингэсгийн 6 сарыг гүйцээсний дараа л эмэгтэй бүрийн Ахаш Верош хаан руу очих ээлж болж тэрээр хаан руу очдөг байлаа гэж хэлсэн. Вау, эмэгтэйчүүдээ та боддоо 12 сарын турш өдөр шингүү хааны тэр хайр хишгийг хүртээд хамгийн сайн зүйлсүүдээр та хангагдаж бэлтгэдэнэ гэж боддоо. Ямар хүнцэн. Нэг удаа би маш олон жилийн өмнө яг энэ одоо 12 сарын энэ гоо сайхан энэ бүх зүйлсийг одоо хангаж байгаа энэ зүйлийг нэг пастор нэг тооцоолыг гаргасан байсан л да. Гэсэн чи бүр маш их мөнгө байсан баг. Асар их одоо бүр ингэж зүйлсийг зориулсан байгаа байхгүй бүр. Нэгхэн эмэгтэйг хааны өмнө аваачих юм бол тэгэхээр тэр хаан хичнээн хаан хатадтай татвар эмстэй байсан байх уу. Тэгээ бүх онгой эмэгтэйчүүдийг ингэж бэлтдэг байсан гэж. Тэгэхээр Эстер бол маш үн цэнтэйгээр бэлтгэгдсэн. Тий, маш үн цэнтэйгээр. Тэгээд энэ бүр ингэж за эмэгтэйчүүдээ Мартин 8 болж байна. Та нөхрөөсөө за 12 сарын чинь бүтэн жилийн чинь гоо сайхны хэрэглээг хангий. Дуртай бүгдийг чи өгье бол баярлах уу? Баярлалаа шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр бүр ингэж бүр хальсан бүр амар ингэ өгж байгаа байхгүй. Тэгээ тэр эмэгтэй маш үн цэнтэйгээр хааны өмнө одоо бэлтгэгдсэн баг. Тэгэхээр энд байгаа эмэгтэйчүүд маш үн цэнтэйгээр бурхны өмнө дуудагдсан бас бэлтгэгдсэн сонгогдсон эмэгтэйчүүд ч гэж урамшуулмаар. Амен. За тэгээд Эстер хатнаар томилогдсон баг. За энд бас нэг зүйл бид нар харах хэрэгтэй. Эстер Мордехай байсан. Эстер хэдий гэр бүлгүй байсан. Эстер аав ээжгүй байсан. Гэхдээ Мордехай Эстерийг маш тийм бурханлаг тэр яг л Юда заншлаар бурханлаг эмэгтэй болох өсгсөн баг. Тиймээс тэр бусдын тааллыг, бүр хааны тааллыг хүртэл олох хэмжээний ухаалаг, үзэсгэлэнтэй хэрсүү бие зөв авч явдаг эмэгтэй байсан баг. Тиймээс тэр хааны хатнаар сонгогдож байгаа. Бид нар нэг зүйл харах хэрэгтэй. Эстерт маш сайн зөвлөн чиглүүлж, санаа тавьж, анхаарал хандуулдаг түүний ах байсан баг. Тэгээ бүр Эстерийг тэр хааны ордонд бэлтгэхээр явах үед Мордехай өдөр бүр тэр цайзад юу болж байгаа талаар сураг ажиг сонсохын тулд түүний хашааны ордоор өдөр болгон явдаг байсан гэж. Энэ юу гэж вэ гэхээр 11 дэх эшлэлээр Эстерийг сайн байгаа эсхийг болон түүнд юу тохиолдож байгааг мэдхийн тулд Мордехай өдөр бүр эмэгтэйчүүдийн өргөний хашааны өмнөр холигддог байсан гэж. Тэр дүүд нь юу болж байгаа бол ямар үйл явдал болж байгаа бол ямар нэгэн сураг ажиг юу болж байгаа бол юу болох бол үргэлж түүнд санаа тавьж түүний төлөө зогсдог гэсэн. Тэгэхээр бид нар маш нэг чухал зүйлийг олж харж байна. Таны амьдрал ч гэсэн тэг яг л Мордехайтай адил санаа тавьдаг тэр эцэг их эр нөхөр үр хөвгтүүд тэг хань ижил таны амьдрал байга. Өдөр бүр таны төлөө санаа тавь. Тэг бүр гэж өдөр бүр гэж байгаа байхгүй. Тэр хааны өмнө очих хатан болтол нь өдөр бүр түүний хашаанд бүтэн жил 365 өдөр хашааны ордоор эргэлдэж байгаа. Гэтэ энийг нэг зүйлийг харж байна. Мордехай бол нэг тийм хааны ордонд орох эрх мэдэлтэй тийм өндөр байрч албанд шатал байгаагүй гэж бид харж байна. Яа тэр хааны албанд зорчлохгүй тэр хааны өмнө очих боломжгүй байсан. За энэ үйл явдал ингээ инх үргэлжилж байна. Харин 3 дугаар бүлгийн 1 дээр ийм үйл явдал гарч. Эдгээрийн дараа агааг хүн Хамадетагийн хүү Хаманыг Ахаш Верош хаан өргөмжлөн дэвшүүлж түүний суудлыг хамт буй төшмдээс нь дээгүр тогтов. Хаан түүний тухай тийхүү зарлигсан тул хааны гулдан хаалан дэрэгдэх хааны бүх төшмөд Хамаанд сөхрөн мхийдэг байлаа. Харин Мордехай сөхөрсөн ч үгүй, мхийсэн ч үгүй. Тэгэхэд хааны гулдан хаалан дэргэд байдаг хааны төшмөд Мордехай чи юунд хааны тушаалыг зөрчин вэ гэв. Тэд түүнд өдөр болгон хэлсэн ч Мордехай тэднийг сонсдгүй байваа. Тиймээс Мордехайг үгээр байх эсхийг харахаар тэд түүнийг Хамаанд мэдүүлжээ. Учир нь Мордехай тэдэнд өөрийгөө Юда хүн гэж хэлсэн ажээ. Мордехай өөрт нь сөхрөгч үгүй, мхийгч үгүй байгааг үзээд Хамаан уур хилэнгээр дүүрч гэвч ганц Мордехайн амьд хүрхэн түүнд баг санагдав. Тэгэд Мордехайн ард түмэн хэн болохыг тэд Хамаанд мэдгдсэн учраас Ахаш Верошийн бүх хаан тулсаар дагсан Мордехайн ард түмэн болох
бүх Юда хүнийг хөнөөхөөр тэрээр санаахчаа гэжэлсэн. За нэгэн ийм үйл явдал болж байгаа. За Мордехай, Эстер хоёрын хувьд тэдний ингээд үнээр ингээд амьдрал нь бурхны таалалтаар тэгээ хааны ивэл багтаад тэгээ түүний өсгөж байсан охин хааны хатан болцсон. Харах юм бол маш сайхан үйл явдал болж байгаа. Харин тун удалгүй түүний амьдрал яг л тэнгэр хөмрөөд орж ирсэн юм шиг асуудал орж ирж байгаа. Тэр нь яаж байгаа вэ? Тэ хорон санаат хамаа хааны өмнө өргөмжлөгдсөн ба. Тэгээд өргөмжлөгдөөд яасан бэ? Энэ хамааныг харах юм бол ер нь бол энэ үйл явдлыг Эстер намтаар бүтэн уншаад үзээрэй. Хамаан бол маш тийм өндөр эготой юм байсан. Эго гэдэг нь би бол хүчрэг. Би бол хааны удаахан. Та нар бүх хүн надад хаанаас бусад бүх хүн надад сүгдэж, мөргөж, надад хүнлэнт үзүүлэх ёстой гэж тэр үздэг байсан. Тиймээс тэр хааны ордоор гарах болоход хүмүүс түүнийг хүндэлж, бүхийж, түүнд мөргөжсэн баг. Нэг талаараа бол одоо цүнх баригчлаа долоож байгаа хөөхгүй тийм долгонж байгаа. Түүнд сайн хандах юм бол хааны ивэл багтана гэж хүмүүс итгэж байгаа. Харин тэр нэг л хүн ерөөсөө хамаанд огт мөргөөгүй, сүгдөөчгүй, сөхрөөчгүй гэж. Хүмүүс өдөр болгон түүнд хэлсэн гэж мөр. Чи яагаад хаанд шууд хаанд шууд эсэргүүцсэн вэ? Харин Мордехай зүрхэндээ шийдсэн. Энэ дэр бас Мордехай яагаад хамаанд мөргөөгүй талаар хэлээгүй. Магадгүй бид нар бас нэг зүйлийг олж харж байна. 10 тушаал дээр надаас бурхантай ажиллах. Надаас бурхан мөргөж болохгүй гэсэн. Тэгэхээр Мордехай бол бурхны үг тушаалыг маш сайн мэддэг нэгэн байсан. Тиймээс тэр өөрийн бурханд л сүгдэн мөргөж түүний хүндлэх болно шийдсэн. Тэр үхэх байсан ч гэсэн тэр хүн амар нэгэн шүтэнд мөрөхгүй шийдсэн юм байсан. Тэгээд хамаан үүнийг ойлгон ухаарч чадахгүй. Тиймээс хамаан бол маш өндөр эготой нэгэн байсан учраас би өөрийн сүрхчийг үзүүлэхийн тулд надад мөрөхгүй байгаа тэр нэгнийг би алаа зогсохгүй бүр арт түмний хүртэл хүүс тэмдэрнэ гэж тэр шийдсэн. Тэгээ юу болсон бэ? Тэр хааны өмнө маш залмигтэйгээр очиод тэр хаанаас тэр одоо тамга тэмдэг аваад зөвшөөрөл аваад энэ еврей үндэснийг устгах тушаалыг зөвшөөрлийг авчих. Тэгээд бүх аймагуудаар энэ Мордехай үндэстний еврейчүүдийг устгах тушаалыг явуулчих. Харин үүнийг сонссон Мордехай юу болсон бэ? За дөрөвдүгээр бүлгээр Мордехай болсон бүхнийг мэдээд хувцаа ураад таар углаад үнс цацаад хотын дундуур чанга дуугаар гашуунаар өөлөн явбаагчилж. Ямар амар үйл явдал тий. Саяхан л гайхалтай зүйл болж ирсэн. Харин нэг л өдрийн дотор юу болсон бэ? Түүний амьдрал яг л ганцхан өөрөөс нь шалтгаалаад өөрийнх нь бүх хэл бүтэн ард түмэн сүрэх тэр аюулын ирмэгт ирсэн байгааг Мордехай сонсож байгаа. Тиймээс тэр гашуудаад бүр таар өмсөөд хувцаа аваад үнс цацаад чанга дуугаар тэр орилсон гэж байна. Тэр чанга дуугаар. Ямар амар үйл явдал. Тэгээд яг Мордехайгийн хувьд ямар мэдрэмж байсан бол надаас боллоо. Би хэрвээ хамаанд магадгүй мөрөгцсөн бол хүндэлсэн бол ийм үйл болохгүй байсан байх гэж бодох байсан болов. Юу гэж бодсон. Харин хамаан тгээгүй. Харин Мордехай тгээгүй. Мордехай яасан бэ? Таар нөмөр үнс цацна гэдэг чинь бурхны өмнө бууж өгч байгаа байхгүй. Бурхан минь таал туслаач. Тэгээд 3 дугаар эшлэлээр 4-3 дээр гэсэн хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг бүрд юудачууд ихэд гашуудан мацаг барьж өөлөлдөн орлож таар ба үнсэн дээр хөвтцгээвэ гэж хэлсэн. Энэ зарлиг тушаалыг сонссон бүх еврейчүүд, бүх юудачууд байгаа газар бүртээ таар өмсөөд мацаг барин тэр гашуудан орлолтон уйлбаагчилж байгаа. Ямар их уу гашуу вэ? Ямар амар муу мэдээ вэ тий? Харин яг энэ үед юу болж байгаа вэ? Яг Мордехайгийн энэ зүйлийг сонсоод Эстер хатан юу болж байгааг мэдхийн тулд өөрийн зарсныг Мордехай руу илгээж. Харин Мордехай болсон бүхнийг Эстер хатанд хэлсэн. Энэ Эстер хатанд очиод хэлсэн ба. Мордехай за 4-7 Мордехай өөр тохиолдсон бүхнийг мөн юудачуудыг устгасны төлөө хааны сан хөмрөгт хамааны төлөхөөр амласан мөнгөний нарийн тоо хүртэл түүнд хэлжээ гэж. Яасан бэ? Бүх болж байгаа процессыг
Тэ Мордехай өөрийн дүү Эстерт дамжуулан хэлсэн. Тэгэд одоо ингэж хэлж байгаа. За тэгээ Мордехай Эстерийг ятгах ард түмнийхээ төлөө авралын төлөө тэмцээ гэж хэлсэн. 4:7-оос 8 дээр. Ингэж хэлсэн. Мөн тэднийг устгах тухай суусаад цайс гаргасан зарлиг их бичгийн хуулбарыг Эстерт үзүүлж мэдэгдэхийн тулд Мордехай түүнд өгч Эстерийг хаан дээр очиод түүнээс ард түмнийхээ төлөө өршөөл гуйхыг тушааваа гэж хэлсэн. За энэ үйл явдал яасан бэ? Тэдэнд байсан нэг л найдвар байсан. Хэрвээ хаан энэ тушаалыг хүчингү болгох юм бол ард түмэн нь аврагдах найдвар байсан. Энэ найдвар хинээр боломжтой байсан бөгөөд Эстер хатаар дамжуулан боломжтой гэдгийг Мордехай харсан баг. Тиймээс Мордехай Эстерт хэлсэн байгаа өөрийн дүү. Чи хаанаас ч өршөөлгүй. Ард түмнийхээ төлөө, тэдний авралын төлөө, амийн төлөө очиж өршөөлгүй. Харин хааны одоо тэр залиг тушаалтар хуйлтар юу гэдэг вэ гэхээр хаан дуудахаас нааш хааны өмнө хинч зогсох боломжгүй байсан баг. Харин энэ үед яасан бэ? Хэрэв би хаан намайг бүтэн сарын турш дуудаагүй шүү дээ. Хэрэв би хааны өмнө очивол үхэх шүү гэсэн. Харин одоо энэ дээр бидний өнөөдрийн хамгийн гол ишил гар. За бүгд хамтдаа 4:12-оос хамтдаа уншицгаая. Тэд Эстерийн үгийг Мордехай дамжуулахад тэрээр Эстерт хариулан хааны өргөнд байгаа чи бүх Юда хүнээс ганцаараа мултарч чадна гэж бүү сан. Хэрэв чи энэ үед чимээгүй байвал Юдачуудад өөр газараас тусламж аврал ирж харин чи болон чиний эцгийн гэр сүнэн хааны эрх дарахад хүрсэн чинь энэ цаг үеийн төлөөч юм билүү хэн мэдэх билээ гэж хэлүүлвэ гэж хэлсэн. Аамен. Тэр нөхцөл байдалд Мордехайын Эстерт хандаг хэлж байгаа үг энэ баг. Чиний одоо байгаа байр суурь энэ хааны эрх дарахад хүрсэн чинь энэ цаг үеийн төлөө юм билүү? Хэрэв чи үгүйгээ татгалзахад чи биш юм ахад бурхнаас тэгээ тусламж нь ирэх болно гэж хэлж байгаа. Тэгэхээр Мордехай ямар гайхалтай итгэлийн бурхны хүн байсныг бид эндээс олж харж болно. Харин Эстерийн хариу үйлдэл юу вэ? Тэгэхэд Эстер 15-аас үргэлжлээд Эстер Мордехайд хариу болгож явж суусаа цайзад байгаа бүх юудэчүүдийг цуглуулж миний төлөө мацаг барьж шүнж өдөрч 3 хоногийн турш бүү би болон миний шивгчэнгүүд ч мөн ийхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрв би үхэх ёстой бол үхнэ гэж хэлүүлжээ. Ингээд Мордехай явж Эстерийн тушаасан ёсоор үйлдвэ гэж хэлсэн. Бүгд эндээс Эстерийн ямар гайхалтай эр зориг, эр шийдэмгий байдал тэ үхэлтэд нүүр тулж байгааг харж байна. Эстер өөрийнхөө тэр байр суурь байгаа тэр юу вэ? Хүлээн авч байгаа байхгүй. Окей, би үхэх байсан ч үхье. Би хаан дээр орох болно. Харин та нар хийх зүйл бол суусаа цайз болоод миний төлөө бүх хүн мацаг барин 3 өдөр 3 шөнө юу ч битгий гэж хэлж байгаа. Тэгээд тэр хааны өмнө очсон. Бид тэрнээс нэг зүйлийг бас олж харж байна. Бид бүх газраас Христийн тэр дүр төрхийг олж харж байна. Энэ 3 өдөр 3 шөнө гэдэг бол Эстер үхэхээр шийдсэн мөн. Нэг талаар үхээд амилж байгаа зүйл байхгүй. Энэ 3 өдөр 3 шөнийн дараа юу ч идэхгүй, юу ч уухгүй мацаг барин үнс дунд байгаад тэд залбирна гэдэг бол яг л үхээд дахин амилж байгаа тал. Хаан хэрэг 3 өдөр дахиад очиход нь хүлээж авахгүй, очирд алтан таяа сунгахгүй бол Эстер цаасуулах хэрэгтэй байсан. Харин Бурхны гайхамшиг дотор юу болсон бэ? 3 хоногийн дараа Эстер хааны ордны өмнө очиод зогсох үед хаан Эстер лөө алтан очир таяга сунгаж байгаа. Тэр юу вэ? Хааны хишигт хааны ивэл багтаатай хүлээж авч байгаа. Үүнийг илэрхийлж байгаа. За энийг харах юм бол 5:3 дээр тэгээд хаан тун хатан Эстер юу болов? Чи юу хүсэв? Хаан тулсын талж байсан чамд би өгнө гэвэ гэжсэн. Тэгээ Эстер бол өөрийнхөө амийг золиосоод өхүүлж үхийгээд хааны өмнө очсон. Харин Бурхан түүнийг амьлуулж байгаа. Бүх хаанчлал Бурхны моторд хатгаастай. Яг үнэндээ бол энэ дээр бүтэн сар дуудаагүй гэж байгаа шүү дээ. Бүтэн сар дуудаг. Хаан л хэрэг зөвшөөрөхгүй хин ч очих боломж байсан. Харин Эстер Бурхан дахин хааны Ахашвирошийн тааллыг олж байгаа. Тэгээ бүр
хаашаар дуудахтаа би чиний төлөө хаан тулсынхаа талыг өгье гэж шүү дээ. 127 аймгийнхаа талыг гэвэл хэдий өгөх үү? 64, 63.5. За тэрээ тооцоод байх үү? Тэрээ нэрэд байх. Ямар ч би ч хаанчлалынхаа талыг өгөх бэлэн байна гэж. Тэгэхээр түүнд бүхний зорилгод бэлэн байна гэж илэрхийлж байгаа. Юу болсон бэ? Гайхамшигт. За, Бурхан бол амьдулдаг. Амен. Бурхан бол бидэнд маш бодитоор тусалдаг. Тэгээ энд бас маш чухал байна. Хүнд хэцүү нөхцөл байдал арт түмнэрээ хамтдаа санаа нэгдэн залбирч, мацаг барьж, Бурханыг хандан залбирна гэдэг ямар чухал зүйл вэ? Тэ? Бид энэ арт түмний эв нэгдэл хамтдаа Бурханы нүрийг эрэлхийлж байгаа, өөрсдөө даруусгаж байгаа энэ байдлыг эндээс олж харж болно гэсэн. Тэр бол нөхцөл байдал хүний хувьд төсөөлшөх байхгүй. Тэр хаан ямар ч шийдвэр тэр зарилгыг нь хаашаач эргэж болох байсан. Харин Бурхан өөрийн хайрлсан, өөрийн сонгосон арт түмний төлөө эргүүлсэн баг. Тиймээс Эстер хатан хааны хайр гişгт дахин ойрцсон, хааны тааллыг дахин олсон баг. За энэ дээр одоо нөгөө нэг манай Хамаа нөхөр явж байгаа. Тэгээд хаан ингэж байгаа. Хаан нэг өдөр те маш ингэж амарч чадахгүй, Ахашверошоо нэгэн өдөр амарч чадахгүй таагүй. Тиймээс тэр шүн босоод хаадын одоо өнгөрсөн болсон үйл явдал бичиг судруудыг уншижсэн. Харин тэр үед юу болсон бэ гэхэд Мордехай хааныг хорлохоор одоо муу санаагаар төлөвлөжсэн хоёр тайганыг илрүүлээд хаанд мэдүүлсэн байна. Тэгээ хаан яг энэ үйл явдлыг мартсан байсан. Хаан тэр шүн сэрээд хааны үйл явдлыг эргэн харж байхдаа өөрийнх нь амийг аварсан Мордехайны төлөө юу ч хийгээгүй байгаа олж харсан байна. Тэгээ би миний амийг аварсны төлөө бид энэ еврей хүн Мордехайд юу өгсөн бэ гэж түүний тайган түүний түшмэд үүний төлөө юу ч хийгээгүй гэжсэн. Тэгвэл би үүний төлөө юу хийж болох вэ гэж хаан өөрийн түшмэдээс асуусан байна. Харин хаадын түшмэд яасан бэ гэхээр тухайн үед Хамаа яг хааны урдуур явж таарад хаан тэр өрөө юу үзүүлэх талаар хэлж. Хамаа одоо 6-гийн 6 дээр. Тэгээд Хамаа хааныг орж ирэхэд хаан түнд хүндэтгэл үзүүлэхийг хүсэж буй хүний хөдлөө хаан юу хийвэл болох вэ гэхэд Хамаа зүр сэтгэлдээ хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх вүлээ гэж бодов. Тэгээд Хамаа хаан тарилав. Хаан хүндэглээ үзүүлэхийг таалж буй хүн зориулж хааны өмсдөг дээл хааны ундаг морийг авчиг. Тэгээд толгойд нь хааны титмийг зүүлгэж дээл болон морийг нь хааны тэргүүн ноёдын нэгэнд өгөх ба тэрээр хааны хүндэглээ үзүүлэхийг таалсан тэр хүнийг хувцсаж морь унуулан хотын хаалгаар хөтлөн явж хаан хүндэглээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үзүүлнэ гэж өмнө нь тунхаглаг гэвэ. Тэгэхэд хаан Хамаад бушуул өөрийнхөө хэлснээр дээл болон морийг авч хааны голдон хаалганы дэргэд сууж буй Юудэ хүн Мордехайд ийхүү үйл өөрийнхөө хэлсэн бүхнээс юу ч битгий үлдээ гэж хэлж байгаа. Их сонирхолтой. Мордехай хийсэн сайн бол Мордехай бол зүгээр л яг л өөрийнхөө хийхстэй зүйлсээ хийгээл тэр маш даруухнаар амьдарч байсан ба. Харин Бурхан Ахашверош хааны зүрхэнд зүүдэнд ярьсан ба. Цаг нь болох үед яасан бэ? Мордехайг Бурхан өстөн дайснаас нь дамжуулаад түүнийг өндөрт өргөж байгаа байхгүй. Хааны хувцсыг өмсгөх, хааны титмийг зүйлэх, хааны морийг унуулад түүнийг хотын дундуур дагуулад хааны хүндгэлээ үзүүлж байгаа хүнийг та нар харцгаа хүндгэл үзүүл гэж хэлж байгаа байхгүй. Тэр яасан бэ? Харин Хамаа бол тэнэг байдал үлдчихэж байгаа. Мунхаглал дуу. Тэгээ Хамаа Мордехайг ордны дундуур дагуулж явсныга дараа бүр ичхүүртэйгээр гэртээ хайрдаг. Тэгсэн чинь түүний найз нөхөн, душмад нь ихтер нөхөртөл түүнийг одоо дорд үзэж байгаа. Хэрвээ Юдэ хүн Мордехай тийхүү хандж байгаа бол чиний одоо дордох цаг ирсэн байна гэж хэлж байгаа. Гэвь муу санаа бие отно гэдэг шиг те. Хамаа Хамаа бол амар гоё баярлаад зам. Хаа надаас өөр хэнийг ч өргөмжлөх үдэ гэж баярлсан. Харин яг эсрэг зүйл нь болж байгаа. Хамгийн дургуй аалж цуцгажсэн Мордехайг Бурхан түүний нүдэн дээр түүний гараар дамжуулан өргөмжилж байгаа. Тэгэхээр зөв шударга нэгнийг Бурхан өөрийн цагт өргөмжилдэг. Бурхан хизээш мартдаггүй баг. Таны Бурханы төлөө хийсэн. Тэгээ бусдын төлөө хийсэн тэр сайн зүйлсийг чин зүрхийг Бурхан хизээж мартдаггүй. Түүний шагнал өөрийн тэр цагт танд өгөгдөх болно. Та өргөмжлөгдөх болно. Та үнэхээр Бурханаар тэг өрөөгдөх болно. Амен. Тэгээд юу болж байгаа вэ? Эстер хатан
хааны таалыг олоод хаан түнээс дахин асууж би чиний төлөө дахин юу хийх вэ? Хаан тусынхаа талыг дахиж чамд өгөх бэлэн байна. Тэгээ Эстер хат хэлж. Та харин миний зөв бэлдсэн найр нь Хаманыг дагуулад хүрээд ирээ. 2 удаа яг энэ үйл явдлыг хэлж. Эстер бол маш ухаалаг хэрсүү дэвчээртэй нэг хатан байсан. Тэр яаран юу гэдэг чинь хааны таалыг болгодоо хаантан минь та намайг уучлж өршөөгөөс та намайг авраач миний ард түмнийг авраач энэ Хаман гэж муу золиг миний ард түмнийг намайг миний ахыг алж цэцхийг хүсэж яах гэж хэлээгүй. Харин тэр маш ухаалгаар маш төвчээртэйгээр тэр цагийг хүлээж ирсэн. Тиймээс тэр маш ухаалгаар Хаманыг хаантай хамт өөрийнхөө найранд өрсөн. Тэгээ юу болж байгаа вэ? Тэр найран дээр хаан дахин асууж байгаа. Би чиний төлөө юу хийх вэ гэж. Хэрвээ би таны нүдэндээ таалыг олсон бол та миний амийг хийгээд миний ард түмний амийг авраач гэж хэлж байгаа. Өршөөгч. Тэгсэн чинь хаан гайхаж байгаа байхгүй юу болж байгаа юм. Тэг учир нь биш үү? Эстер хатан өөрийнхөө хим гэдгээ ямар үндэстэн гэдгийг хаан хараахан хэлээгүй байсан. Тэгээд яг тэр үед илчиж байгаа байхгүй. Би бол еврей хүн. Юудэ хүн. Миний ах бол еврей юу. Миний ард түмэн бол еврей ард түмэн. Харин таны таалсан энэ одоо миний ард түмнийг энэ хорон санаад Хаман алж устгахаар ийм хорон муу санаа төлөвлөгөө зохиож явж байсан. Үүнийг сонсоод хатны найранд байсан яасан бэ? Хаман айн дагчиж хэлсэн. Харин хаан энэ үед уурсан босоод өөрийн цэцэрлэг рүү төр зур гарсан байна. Харин энэ үед Хаман яасан бэ? Хатан Эстерээс амин гуйж байгаа байхгүй. Та намайг авраач миний амийг авраач гэсэн. Харин хаан цэцэрлэгээс буцаж орж ирэхэд Хаман хатан Эстерийн хөлд зүүгжсэн. Үүнийг харсан хаан маш ихээр уурлаад миний намайг байхад хүртэл энэ миний хатныг хүчрхийлхийг бозрлохыг оролдог гэж хэлэг уурсахуд яасан гэхээр хааны цэргүүд орж ин Хамааны нүрийг таглан авч явж байгаа гэсэн. Нүрийг тагланаа бүтээнэ авч явна гэдэг бол түүнийг цаазлана гэсэн утгатай илэрхийлжсэн. Юу гэхээр яг түүний Хамааны хорон санаа яг тэр Эстерийн найран дээр төгсгөл болж байгаа. Ийхүү Эстерийн тэр ухаалаг хэрсүү Мордехайын тэр даруу тэр төлөв үнэхээр тэр зөв шударга байдлаас болж Бурхан еврей үндэстнийг үгүй болж устгахаас хамгаалсан. Аамен. Эстер ном бол үнэхээр гайхамшигтай ном байна. Тэгээд юу болж байгаа? Ахашврош хаан Мордехайыг өөрийн дараач юм бо 2 дахь тэр албан тушаалтай эрх мэдэлтэй нэгэн болгож өргөмжлөөд тэгээд тэр өөрийнхөө захирч байсан бүх нутагт тархсан тэр загтлыг хүчингү болгоод харин Израильчуудаас бусад үндэснүүд нь айж, имэж тэднээс сүрдэж байсан. Тэгэхээр Бурхан авран хамгаалт юм аа. Аамен. Зөвхөн нэг л хүний итгэмжтэй байдлаас. Нэг л эмхтэн ухаалаг хэрсүү байдлаас. Тийм учраас би хэлж та бол энэ цаг үеийн төлөө төрсөн бурханлаг эмхтэй юм аа. Та бол энэ цаг үеийн төлөө Бурханаар дуудагдсан Мордехай юм арчууд ээ. Бурхан биднийг ийхүү дуудсан. Тэгээ та бол үнэхээр Мордехай шиг Бурханы өмнө хийхтэй зүйлээ хийж Бурханы хүмүүсийг хайрлан халамжилж тэдэнд туслан чиглүүлэхээр дуудагдсан. Бурханлаг ирчүүд ээ. Харин бурханлаг эмгтээчүүд ээ. Та бол Эстер хатан шиг тэгээ бусдын авралын төлөө энэ цаг үе дуудагдсан эмгтэй юм. Таны зөв шударга байдлаас, таны хэрсүү байдлаас, таны ухаалаг байдлаас, таны Бурхны таалыг олж, бусдын таалыг олсон тэр зүйлсээс болж олон хүмүүс тэнхрэх болно. Олон хүмүүс аврагдах болно. Олон хүмүүс Бурхныг алдаршуулах болно. Аамен. За өнөөдрийн номлыг хамтдаа дүгнэе. За бүгдээрээ сурж болох хэд хэдэн зүйл. За эхний зүйл бол Вашти хатан. Вашти хатан. Бид өмнөөс юу харж болох вэ? Бардамнал бол сүрлийн эхлэл юм аа гэж. Сургаалт үгс 16-гийн 18 дээр гэсэн. Сүрлийн өмнө бардамнал. Харин даруй байдал, өргөмжлийн өмнө даруй байдал гэсэн байдаг. Тэгэхээр бидэнд үндэ сайрхаад байх зүйл байхгүй. Бидний сайрах зүйл бол Бурхан юм аа. Христ юм аа. Бид Христээр сайрах юм. Бидэнд олон чадвар, бидэнд олон боломж, бидэнд олон зүйлс байж магадгүй. Бидэнд сайхан амьдрал, сайхан байр, сайхан унаа, сайхан зүс царай гоо үзэсгэлэн хүч чадал байж магадгүй. Энэ бол төр зүрийн зүйл. Энэ бол мөхөж үгүй болох зүйл. Харин бидний сайрхан баярлах зүйл бол Христ юм аа. Бид хүн хөлтлээ энэ хорвоог орхих хүртлээр Христээр сайрхацгаая. Христийн дотор сайрхацгаая. Бурхан намайг ингэж аварч, Бурхан намайг ингэж өөрч, Бурхан надад ингэж тусалсан юм аа. Бурхан миний дотор, миний амьдралаа дамжиж ийм зүйл хийсэн юм аа гэдэг тэр сайрхал дотор
тэр даруй байдалд тэр баяр хөөртөр амьдарцгаая. Харин Бурхны өмнө байгаа бардамнал байгавал бардам зүрх байгавал Бурхны өмнө бошуу түргэн эргэцгээе. Ойлгох зүйл. Эстер хэдий гэр бүлгүй байсан ч Бурхан хизээч түүнийг орхиогүй. Түүнийг өөрийн алдрын төлөө Бурхан бүх цаг үед бэлдэж байсан. Түүний нөхцөл байдал тийм сайн байгуу. Тэр бооцол дунд байсан. Тэ? Түүний юу хүлээж байгааг мэдээгүй. Тэр магадгүй нэг татвар юм, тэр бооцол дунд байгаа хинч болж түүний амьдралд юу ч болж болох байсан. Харин Бурхан түүний амьдралыг өөрийн сайнаараа хөтлөн дагуулсан. Тэгэхээр өнөөдөр таны амьдралын нөхцөл байдал ямар байгаас үл шалтгаалж бүгдээр Бурханд хамтаа түшгэлцгээе. Бурхан таны амьдралд юу хийх хамтдаа харцгаая. Үүнд найдацгаая. Амен. Хүн бүрд Мордехай шиг хин нэгэн үргэлж хэрэгтэй. Та хин нэгэнд яг тэр танд бас Мордехай хэрэгтэй. Би ярьжсэн тань ментор гэж байгаа шүү. Таны амьдралд яг л тэр ментор хэрэгтэй. Мордехай хэрэгтэй. Танд зааж, чиглүүлж, юу хийх ёстой, юу хийхгүй байх ёстой, юу хэлэх ёстой, юу хэлэхгүй байх ёстой. Гэтэ мэдээж амьдралын чинь бүх юмыг заах биш. Харин таны амьдралын том шийдвэрүүдэд таны өөрөө эргэлзэж байгаа, ойлгохгүй байгаа, тэ шийдэж чадахгүй зүйлсээр тусалж чадах тэр нэгэн танд хэрэгтэй. Бидэнд хэрэгтэй, надад хэрэгтэй. Тэгэхээр Мордехайг нэг талаар бид ариун сүнс гэж бас харж болно. Ариун сүнс бидэнд яг л Христийн бидэнд заасан, мэдүүлсэн, илчилсэн зүйлсийг чиглүүлж, зааж бидэнтэй ярьдаг ба. Тэгэхээр бид ариун сүнсийг сонсох хэрэгтэй. Ариун сүнсний өдөртөмжийг бид хүсэмжлэх хэрэгтэй гэсэн. Амен. Ариун сүнс биднийг гайхамшигтайгаар өдөртдөг. За бидний амьдралд ямар ч үед хамаан шиг хорон боо хүмүүс байх бол бидний сайн сайханд атаархаж тэг биднийг сүрүүлэхийг хүсэж байгаа нэгэн байх. Гэтэ хүний талаар ярив. Муу нэгний талаар ярьж байгаа. Муу нэгэн үргэлж биднийг тэг нэг мөсөн сүрүүлэхийг хүсэж байгаа. Тэр ганцхан намайг сүрүүлээд ханахгүй. Миний гих надад байгаа. Миний эргэн тойрог бүхнийг сүрүүлэхийг хүсэж байгаа. Хамтд нь үгүй хийхийг, устгахыг тэг тэр бол нэг мөсөн залхихыг хүсэж байгаа тэр муу нэгэн байхгүй. Тиймээс бид сонор соргог байж бид мацаг барилт, залбирал, гимшил, даруй байдалд өөрсдийгөө тасгалжуусаар байх нь чухал юм аа. Энэ бол маш чухал зүйл. Хэрвээ бид яг л тэр өөрсдийгөө эргэж харж яг л энэ хүнд хэцүү үед ч гэсэн Бурхны өмнө даруусаж, бууж өгч, залбирч, мацаг барьж үнэхээр эзний нүрийг эрэлхийлэх юм бол бид үүнийг сайн даван туулах боломжгүй. Тэгээд хорон санаа бол илчлэгдэнэ. Таны эсрэг далайсан зэвсэг бүр хүчгүй болох. Тэд хугарч унах болно. Амен. Таны эсрэг байгаа бүх зүйл Бурхан дотор хоригдж байгаа таны эсрэг бүх зүйл нуран унах болно. Тэд ямар ч хүчгүй. Бурхан бидний хоригдох газар юм аа. Бурхан бидний бодит тусламж юм аа. Амен. Таны эсрэг төлөвлөгдсөн бүх зүйлс, бүх хормоо төлөвлөгөө нуран унсан. Амен. За Мордехай хааны алах хуйлдааныг одоо илрүүлсэн, гавьяа байгуулсан. Гэхдээ тэр хаанаас юу ч хүсээгүй. Тэр яг л өдөр тутмынхаа хийх ёстой тэр ажлаа үйлчлээ хийсээр байсан. Тэгээд нэг зүйлийг бид харж болно. Бурхан өөрийн цагтаа зүв шударга нэгнийг өндөрт өргөмжилдэг. Тэр бүр бодож санаж байгаас нь илүүгээр Бурхан өндөрт өргөдөг. Үнэхээр Бурхан минь би таны төлөө хичнээн олон жил ингэж амьдрах юм бэ. Таны ингэж амьдрсаар байх уу? Үйлсээр л байх уу? Хийсээр л байх уу? Бити гомдол тэгэр. Харин талархал, баяр хөөр тэр даруй байдлыг хийхсээ зүйлсээ үргэлжлүүлэн хийсээр яваарай. Бурхан өөрийн зохистой цаг таныг өндөр өргөмжлөх болно. Яг л тэр хаантай адил хаан мэт түүнийг өргөмжиж түүнийг хүндэлсэнтэй адил. Хүмүүс таныг хүндлэх болно. Хүмүүс таныг өргөмжлөх болно. Хүмүүс таныг үнэхээр дагах болно. Харин үнэхээр даруй байг. Тэгээд 3 хоногийн би түрүү хэлсэнтэй энэ мацаг уралд бол яг л үхээд амьдсантай адил үйл явдал юм аа. Тэгэхээр бид үүнийг санах хэрэгтэй. Яг л Христ үхээд 3 дахин амьдсантай адил. Яг л тэр 3 хоног бол юу ч идэж, юу ч уухгүй, юу ч байна гэдэг нь яг л үхээд амьдж байгаатай адил үйл явдал байхгүй. Тэгэхээр бид хүнд хэцүү нөхцөл байдал үргэлж Бурхны нүрийг эрэлхийлэх нь маш чухал юм аа. Бид мацаг барин залбирч Бурханаас тусламж гуйж Бурхан минь энэ цаг би юу хийх ёстой Бурханаас асуух нь маш чухал. Тэгээ ганцаараа биш, хамтдаа залбир. Хамтдаа тэмцэх. Хамтдаа санаа нэгдэх хэрэгтэй байна. Амен. Тэгээ нэг сум бол амархан цэцэрдэг тий. Гурвалсан тэр сум бол амархан хугардгүйтэй адил. Бид хамтдаа залбирах, хань ижил, найз нөхөд хамт олонтойгоо хамтдаа тэмцээр. Та ганцаараа тэмцвэл
бид шантрах болно, бид унах болно, нугарах болно, хугарах болно, зүхрэх болно. Бид ухрах болно. Харин бид хамтдаа тэмцэх хэрэгтэй. Амен. Бидний бурхан хамт байхад учир нь эцэг бурхан, хүү бурхан, ариун сүнс бурхан хамтдаа ажилладаг шүү дээ. Тэгэхээр хамт гэдэг бол маш чухал ойлголт шүү. За бид бас Эстерт байсан адил зүрх зориг, хэрсүү байдал тэр дэвчээр бид суралцах хэрэгтэй гэсэн. Тэгээ Эстер маш тодорхой тийм үхвэлж үхье. Юу ч болов юу ч болог. Би арт түмнийхээ төлөө, тэгээ авралын төлөө, би бусдын авралын төлөө би юу ч хийхэд билээ. Тэр шийдсэн. Эрс шийдэмгий байдал. Тэгээ зөв цагийг бид хүлээх хэрэгтэй байсан. Бурхны зөв цагийг. Тэр яаран тэмцчин тэр яаран сандран хийгээгүй. Тэр маш ухаалгаар цаг хугацаатаагаар тэр үйл явцыг өрнүүлсэн ба. Тэгэхээр бид альва нөхцөл байдал ухаалгаар хандах хэрэгтэй. Маш яарс төвдөрч уурыг тэр сэтгэл хөдлөлтөд автаж болохгүй. Эзнээс асуух хэрэгтэй. Ялангуяа эмгтээчүүд ер нь их яаруу те. Манай эмгтээчүүд үгүй юу? Ер нь эмгтээчд их яаруу те. Эсвэл манай ихтрэл жоохон яаруу. Тэр яах вэ те? Тэр талаар. Ер нь л эмгтээчүүд анзаарах юм бол ер нь л нэг нөхөр нь жоохон хөдөлж өгөхгүй бол чи яах гэдэг юм бэ? Чи ч хурдлаад өгөөч. Яг юу хийх гэдэг юм? Яг яах гэдэг юм гэл те. Илүү ингэ тодорхой хурдан байхыг хүсэж. Харин ирчүүд айл хэдийн бодцсон, төлөвлөсөн. Гэтэ яг хэлээгүй л байдаг байхгүй юу? Арай үлдэж эхлэегүй байж байгаа те. Тэгээ би бодцсон л байсан шүү дээ. Тэг чи надад хурдан хэлчихэд яад юм бэ? Тэгсэн бол ийм зүйл болохгүй шүү дээ гэл те. Тэгэхээр манай ирчүүдээ би ч гэсэн хорд бас маш ухаалаг хэрсүү бас хурдан бай. Гэтэ бүгдөө бурхны өмнө яг төвчээртэй бурхны цагийг хүлээж сурцгаая. Амен. За тэгээд бүгд хамтдаа үнэхээр Эстертэй адил үнэхээр тэр гайхалтай тэр бурханлаг бурхны таалал нийцсэн. Бусдын авралын төлөө амьдардаг хүчрхэг хүмүүс байцгаая гэж уриалж. Амен. Эзний таалал энд байгаа бурханлаг эмгтээчүүдийн дээр байх болтугай. Эзний хүндлэл энд байгаа үнэхээр ирчүүдийн дээр. Яг л тэр Мордехайд бурхны хандсан тэр хүндлэл энд байгаа ирчүүдийн дээр бас байх болтугай гэж өрөөж байна. Эзэн алдарших болтугай.